хамгийн дуртай 3 ногоон смутинээс би өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Тэгэхээр дараах смутинууд өөрсдийн гэсэн онцлогтой. Гэхдээ яг адилхан шин чанар нь юу вэ гэвэл гөрвөлзөх хөдөлгөөнийг дэмжиж өгсөн. За мөн одоо хорыг гадагшлуулна, жингээ хасах, жингээ барих, за сэргээж өгөх гэх мэтчлэн маш олон давуу талтай байгаа. За ингээ бүгдээрээ гол ажилдаа оръё. Хэрвээ та эслэг төрлийн жимс эсвэл ногоон дуртай бол танд яг тохирсон смути байх болно. Видео смутины ач тус гэвэл цус багталтай амин дэмийн тутамжлалыг дэмжиж урьдчилан сэргийлнэ, холестерины хэмжээг бууруулна, өөх хайлуулах үйлчилгээтэй хадар зүрх судасны өвчин дүртэгслийг бууруулна, хоол боловсруулах үйл явц бодисын солилцоог докторжуулдаг маш олон ач тустай байгаа. Хэрвээ та чихэрлэг амтан дуртай бол танд яг тохирсон смути байх болно. Ананаас нь А, С, B1, B6 витамин, кальци, фосфороор баялаг болохоор хоол боловсруулах үйл ажиллагаанд санаар нөлөөлдөг. Мөн ханаа томунаа сэргийлэн, үе мөчнөр өслөө сэргийлдэг, дотор мухаарлыг бууруулдаг гэх мэт маш олон ач тустай байдаг. Хэрвээ та ногоог түүгээр нэгдэх дургүй бол смути болгоод ууж болно. Дараах смути нь хор тавдар, астам, ханаа томуу, халдвар төвчнөөс сэргийлж өгдөг, мөн дархлааг дэмжинэ. Ходоод гидсэнд хоримтлагдсан хорт бодисыг гаргадаг. За ингээл боллоо. Хийхэд маш их амархан байгаа үед хооронд нь холлоо миксертлээ уулаа боллоо. Тэгэхээр за өвөөч байсан, завтаач байсан ямар ч хүнд маш хурдан хугацаанд смутигээ игээд цатгалан мэдрэмж төрөн дээрээс нь амттай юм байгаа учраас бүгдээрээ гоё эрүүл мэндэд анхаарал дархлаагаа дэмжиж смутигээ хийгээд ууж байгаарай. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Нэрээ бусадтай түгээгээд share, like, comment хэсэгт гой өгнүүдэд бичээрэй. Би та нарын маш гоё сэтгэлийг уншихаар бүр үнэхээр хэрчүүж авдаг шүү. За ингээд чачаа бай бай.